Үзэж тахын оройн төргийн эглэлүүд 20 цагийн мэдээлэл хөтөлбөрийг эхлүүлж байна. Өнөөдөр өдрийн 12 цагаас эхлээд бид 5 хүндээ за манай улсын говьоос олдсон байх өндөр магадлалтай за тэрнээс авар Батар хэмээх нэртэй аргаас нэг за яг маргааш буюу за 20-ны өдөр Нью-Йоркийн Heritage хэмээх дуудлага худалдаанд оролцож байгаа мэдээлэл бий тахын өдрийн төш хүргэсэн за энэ мэдээлэл бий тахнаас үргэлжлүүлэн шинэ мэдээлэл бидэнд ирсэн за 5 хүнээс хүргэж байна. Эсрэг манай телевиз олон улсын тоймж Улаанбаяр за зочноор Монгол Сэрэг хэлэгчийн орон тооны бус зөвлөх за оюун гэрлэлээр өргөдөн оролцож байна. Тэр би давандас өмнөх мэдээллийг хөтөлбөрүүдээрээ за яг энэ үйл явдалтай холбоотойгоор манай улсын зүгээс за албан тоотуудыг бас холбогдох албан байгууллага болон төрийн департаментуудад хүргэжсэн талаарх мэдээлэл хүргэжсэн. Хариу ихнээс ирсэн байна. Улмаа ямар хариунууд юу нэр? За тэгэхээр үзэж байгаа хүмүүс мэдэж байгаа. За түрүүн хэллээ. Өнөөдөр өдөр 12 цагаас эхлээд за зөвхөн Америк төдийг үлээд нийтийн анхаарлын төвд байгаа нэгэн асуудлыг бид хүн гаргаж ирлээ. За энэ бол 2005 онд за манай Монголын говьоос олдсон байх магадлалтай. Тэрнээс авар хэмээх бүлэг гөрүүлийн арга ясыг за Heritage хэмээх дуудлага худалдаанд маргааш Лондонд бол оруулах гэж байна. Тэгэхээр энэ үйл явдалтай холбогдуулан за олон мэдээлэл бол одоо гарсаар байгаа. За тэгвэл өдрөөс үзэж тахондоо бид хүмүүс мэдээллийг өгч байсан. За манай Монгол улсаас Америк нэгдсэн улс олчин сайдын яамнаас төрийн департамент хаягдсан за загтал одоо явж байсан. За үүний дараа бас Монгол улсаас консулын газраас за тухайн дуудлага худалдаа зохион байгуулж байгаа тийм ээ албаныхан тус зориулсан юу хөргөж байсан. Тэгвэл 3 дугаар бид нар бас дахин нэгэн загтал бол ирсэн байна. Энэ загтал маань за өөрөө үзэж таван санаж байгаа бид нар өдөр 12 цагаас үзэж таван хөргөж байсан. Тэр нь юу вэ гэхлээр Монголыг төлөөлж байгаа. За Минжингийн болор цаг хэмээх эмэгтэй загтлыг хариу болгож за энэ Heritage аукционы хуулийн байгууллагын зүгээс тийм энэ хүү хариу загтлыг илгээсэн байгаа. За энэ загтлыг довч агуулгыг дурдах юм бол за ер нь бол энэ хүү одоо босгож байгаа үйл ажиллагаа нь Америк нэгдсэн улс болоод олон улсын дуудлага худалдааны дүрм журмын дагуу явагдаж байгаа. Ер нь Монгол улсын хуулийг бол бид хүн сайн мэдэхгүй. Ер нь бол дуудлага худалдаа 20-нд явагдсан гэсэн мохтой зүйл байгаа. За ярианыхаа өстөөс оюун гэрэлзүүлэх энэ хүү загтлын хариун талаар бас тийм тодорхой мэдээлэл өгнөс байна. Өдөр бид бас тантай уцаар холбогдож мэдээлэл авсан. Хамгийн сүүлд таны өгсөн мэдээлэл бол за даалсан шүүхэд бол хандчихсан байгаа гэсэн. Түүнээс хойш одоо яг ямар процессыг өнгөрөв? За даалсад бид нэр өмгөөлөгч олцоод байжсэн. Өдөр та нарыг уцаар яхаа. Тэгээд даалсын шүүхэд өглөө нэхэмжлэх гарганаа ингээд шүүхийн захирамж гаргаж дуудлага худалдааг төр зогсоох одоо шалах хүртэл төр зогсоох хүртэл ийм арга хэмжээ агуулах тогтоол гаргуулах захирамж гаргуулахыг хүсэж байна гэж өмгөөлөгчтэйгээ ярилцсан байгаа. За яг одоогийн байдлаар өмгөөлөгч маань Монголын хуулиудыг судлах ажлыг хийж байгаа гэж бид түр яриад дууссан. За гэтэл манай Монголын хууль бол яг ийм яаралтай шуурхай арга хэмжээнд бэлэн биш байдаг юм байна. Манай Монголд одоо динозаврын одоо үлэг гөрүүлийн яс Монголоос гарч болохгүй гэдгийг зохицуулсан гол хууль нь эрүүгийн хууль байдаг юм байна. Гэтэл эрүүгийн хуулийн англи хувилбар нь интернет дээр байхгүй. Манай хуулиуд бол англи хэл дээр сайн орчуулдаг учраас ер нь манад эрүүгийн гэмт хэрэг хийгээд явж байхад гадаадхан таны эрүүгийн хуулийг би хараагүй үзээгүй гэдэг ингэчиж болох боломжтой юм нөхцөл бүрдсэн байгаа учраас бид нар эрүүгийн хуулийн дээр Монгол хууч суулгаад яг энэ эрүүгийн хуулиас нь яг ямар зүйл заалт нь соёлын өвтэй холбоотой вэ гэдгийг түлгээд тэр түлгэсэн заалтуудаа Монгол хуульчаараа дахиж орчуулуулад тэгээ орчуулсан зүйлээ Америкт байгаа өмгөөлөгч рүү явуулах гэмтээ маш олон шат амжилттай ажил энд гарч ирж байгаа. Тэр зэрэг иймэрхүү яаралтай одоо үндэсний хэмжээний асуудал үүсгэхэд бол манай хуулиуд бол орчуулга нь бол үнэхээр бэлэн биш байгаа. Одоо яг өнөөдрийн яаралтай үйл ажиллагаанд харагдаж байна. Гэхдээ одоо манай хуульч тэнд шүнжэнгөө унтахгүй ажиллаж байгаа. Ажиллаад юу гэж хэлж байгаа гэхээр би одоо ерөөсөө Даллас хотын шүүхэд өглөө Монголын хууль хэдэн цагт л ирнэ тэр цагт нь би бүх зүйлээ боловсруулж албан бичгээ бичиж дуусгаад тэгээд өглөө шүүгчтэй шууд уулзаад шүүгчээс захирамжаа гаргуулах хагас өдөр учраас шүүгчтэй уулзахад маш хэцүү байна гэж эхний ээлжинд захиа өччихсэн. Тэгээд би бол нэлээд хуулийн байгууллагад олон жил ажилласан туршлагаа ашиглаж маш олон хэрэг дээр орж исэн туршлагаа ашиглаж л би одоо хагас өдрийн шүүгчтэй уулзалтын цагийг товлож чадлаа. Тэгээд товлож чадсан цагтаа би шүүгчтэйгээ уулзаад захирамжаа гаргуулж чадах юм бол тэр дороо би одоо Нью-Йорк руу ниснэ хувийн онгоцыг одоо зогсоочсон байж байгаа. Тэр хувийн онгоцоор шууд Далласаас Нью-Йорк руу ниснэ гэсэн захиа одоо бичсэн байж байгаа. Тэгэхээр одоо манай хуульчид шүүгчийн захирамж гаргуулахад бол одоо нэг 4 цагийн хугацаа байгаа. 4 цагийн дотор тэр хүн шүүгчийн захирамжийг гаргаад дараа нь онгоцоор нисэж Нью-Йорк орно гэдэг чинь 6 цагийн дотор ч юм уу 7 цагийн дотор Нью-Йорк ороод тэгээд үлдсэн 10 цагийн дотор энэ ажлыг зогсоох ийм л одоо цагийн хуваарьтай тэр хүн ажиллаж байгаа. Тэр хүн бол үнэхээр унтаагүй. За таяр сая энэ захиаг ярьлаа тийм ээ. Энэ бол одоо тэр Heritage Auction гэдэг тэр дуудлага худалдаа зохион байгуулдаг газрынх нь өөрсдийнх нь хөлсөлж авсан хуулийн компаниас манай одоо шинжилгээ ухааны академийн Монголын шинжилгээ ухааны академийн төлөөлөгч Нью-Йоркод байгаа одоо доктор Болор цэцэгт ирсэн захианы хариу. За энэ Болор цэцэгт өгтөө энэ хуулийн компани бол за нэг Болор цэцэг гэдэг эмэгтэй
Монголын нэрийн өмнөөс нэг динозавр нэхэж тийм биднээс тийм олон сая долларын үнэтэй ийм юмыг баг яаж нэхэж чадж байна гэж ихэд тийм ихэрхсэн дээрлэгсэн маягтай юм өнгөтэй захиа бичсэн байсан. Тэгээ энэ захиан дээр бол ерөөсөө Монгол гэдэг улс чинь 21 онд тусгаар тогтносон гэв үсттэй. Энэ динозавр чинь баг 80 сая жилийн настай штэ. Баг та нарт ямар хамаатай гэсэн маягтай тийм их тийм доогсон доромжсон өнгөтэй захианууд явуулсан. Тэгээ болор цэцэг энэ захиаг хүлээж авангуудаа ерөнхийлөгчийн тамган газар руу хандаад надад хуульч хэрэгтэй байна. Тийм би зүгээр нэг шинжлэх ухааны доктор хүн те. Би доктор хүн талаасаа яг ийм шинж тэмдгээр яг ийм палеонтологийн одоо судалгаан дээр үндэслээд наадах чинь Монголын олдор байна гэдгийг бол би баталж өгч чадна. А гэхдээ хуульч хүн надтай ингэж харьцаад эхлэхлээр би үүдээс нь хуульчтай харьцахгүй бол одоо манай эрдэмтэн бид нарыг бол хуульчид бол их өөрөөр харж байна. Элэг барьж ингэж захиа өчөж байна гэдгийг явуулсан. Тэгээ энэ захианыхын хариуд бид нар энэ захиагийн тал тийш нь тараагаад палеонтологийн талаар өмгөөлөл хийжсэн хуульч нарыг хайхдаа энэ захиаг ашигласан. Ийм хэмжээний хуульчийн компанийн өдөөс Монголын эрх ашигыг хамгаалж өгөх хүн байна уу гэж хайж үз тэр Далласт байгаа хуульчийг бол олж авсан юм байна. Тэгээд энэ захиа дээр одоо энэ захиаг авахын өмнө бол болор цэцэг захиа өчгтээ ингэж асуусан байхгүй юу? Монгол улсын ерөнхийлөгч надаар дамжуулж танаа одоо дуудлагын худалдааны одоо гол материал болж байгаа энэ ховор Тиранносаурус Батарын гарал үүслийг тодруулахыг үүрэг болгосон юм аа. Танах гарал үүслийнхэн тухай вебсайтн дээр бичээг байгаа учраас энэ Монголоос байж болзошгүй байгаа учраас ийм шимж тэмдэг нь Монголынх байгаа учраас бид нэрийг Монголынх гэж маш их одоо хардаж сэрдэж байна. Хэрвээ энэ Монголынх байгаа бол та нарын дуудлага худалдаанд явуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн захиа болор цэцэг бичсэн. А гэтэл нөгөө мах гэж асуухад юм гоё гэж нэг хариулдаг нэг юм байдаг шүү дээ. Тэр шиг энэ хуулийн захиа бол танах гарал үүслээ тодруулаад хилээд өгнө үү гэж асуусан чинь өөдөөс нь бид нар Монголын хуулийг мэдээгүй байсан гэж хариулсан байхгүй. Бид нар Монголын хуулийг мэдээгүй байсан. Монгол гэдэг улс чинь 21 онд байгуулагдсан. Энэ аргас чинь хэдэн сая жилийн настай Монголын хууль надад хамаагүй Монгол Америк хоёрын хооронд динозавр солилцох гэрээ байхгүй энэ төр гэд юу гоё гэсэн хариу өчөж байгаа учраас тэд нар баг өөртөө энэ захиагаараа Монголын үнэтэй олдврыг авч байгаа гэдгийг бол баг нотолцсон л доо. Тэгээ энэ бол одоо нэг нотлох баримт болж явж байгаа. Тэгээд захидлаас харж та түрүү хэллээ л бас нэг ноцтой үг өгүүлбэрүүд нь юу вэ гэхлээр манай тал Монголын яг энэ холбогдох хуулийн талаар бол ямар ч мэдээлэл бол байхгүй. За нөгөөдгөр та түрүү хэллээ Монгол Америкийн хооронд яг динозаврын одоо үлэг гөрүүлийн тийм ээ одоо яс ингэж солилцох гэдэг ч юм уу ингэж буцааж өгөх авах юм ямар нэг тийм гэрээ иргэцэн тийм бол акт бол байхгүй. Өөрөөр хэлэх юм бол 5 сарын 20-нд энэхүү төлөвлөгдсөн за дуудлага худалдаа маань явдгаараа явна гэсэн тийм утга зүйлс хэлсэн л байгаа юм л да. Тэгэхээр эдгээр бол яг өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалахын тулд маш их тийм одоо яаж ч ашиглаж болохоор үг хэлхийг хэрэгэлсэн байгаа. Хэрэглэх гэж оролцсон байгаа юм л да. За жишээлбэл бид нар Монголын хуулийг мэдэхгүй ч гэх шиг тийм. Тэгсэн мөртлөө энэ захиагаа дагалдуулж бичсэн дахиад нэг захиа байгаа. Тэр захиан дээр болохоор манайхтай маргалдаад хэрэггүй шүү те. Манай энэ их сурвалж бол найдвартай. Манай одоо энэ чинь хэрэглэгчээ нууцлаад байгаа шүү дээ. Одоо яг энийг зарж байгаа этгээдэгээ бол нууцлаад байгаа. Тэр этгээдэгээ юу гэж хэлж байгаа гэхээр маш нэр хүнд бүхий одоо хаанч хинч тийм ээ итгэл үнэмшил төрүүлэхүйц тийм өндөр нэр хүндтэй хүмүүс энд оролцож байгаа шүү. Ийм учраас бид нар бол баг айхгүй гэсэн тийм хариу өчөж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө дотор нь байгаа захиаг нь уншаад үзэхээр бид нар энэ хуулийг мэдэхгүй танаад ийм хууль байдгийг бид нар мэдэхгүй гэж байгаа. Тэгэхээр нэг бодлын хууль мэдэхгүй их гинэн хүмүүсийн арга стенд яваад байгаа юм шиг. Нөгөө бодлын хуулийг мэдсээрэж тийм ээ эрх мэдлээрээ тэнд аваачдсан хүмүүсийн эрх ашиг тэнд яваад байгаа юм шиг ийм давхар утгатай нэг захиа нөгөө захиагаа үүсгэсэн ийм захианууд ирсэн. Тэгэхээр бид нар одоо яг энэ захианых нь энэ хоёрдмал утга энэ нөгөө мах гэхээр юун гоё гэдэг энэ асуудал энтрийг бид нар хуульчдад хандаж сануулад ийм асуудал яригдчихэж байгаа учраас энэ компанитай энэ хуулийн компани үдээс бол бид нар нэлээд хариуцлагатай ярихгүй бол бас их хуулийг бас уландаа гიშгсэн ийм одоо компанитай бид нар харьцаж байгаа юм байна гэдгийг бол ойлгосон л доо. Бидний хангалттай авсан мэдээлэл яг энэ хүү арга хэсгийг одоо мэдээ 22,000 гаруй хүмүүс сонирхсон. За 60 гаруй хүмүүс оролцох албасаа мэдээ $50,000 за байр цагаар шинэ тэр юунд суйрлалцаа байрлал цаг гэж мэдээлэл өгч байна. Одоо 10 эдийн цаг үлдлээ. 14 цагаар үлдсэн. Өөрөөр хэлбэл яг дуудлага худалдааны юг нэг үнийн саналыг одоо хаах гэж ярьдаг тийм ээ. Яг 14 цагийн дараа хаагдаад яг тухайн өдрөөс эдийн цагийн одоо дараа гэдэг ч юм уу дуудлага худалдаа нь албан ёсоор эхлэн гэж ярьж байгаа. Тэгээ бид нар дэрж байгаа мэдээлэлээр бол ганцхан Тиранносаурын ясч биш тийм ээ. Өөр холбогдох үлэг гөрүүлүүдийн олдруудыг бол дуудлага худалдаанд оруулах юм байлаа. Гэхдээ онцлож яг одоо Монголоос олцсон гэдэг байгаа үлэг гөрүүлийн аргасан дээр бол бүгд анхаарлаа тавьчаад байгаа. Бид нар дэрж байгаа мэдээлэлээр бусад үлэг гөрүүлүүд дээр үсрээл нэг 10 гаруй үнийн санал ирчихсэн байж байгаад яг Монголоос олсон дээр бол битүүрийн авснаар бол 65 гэж яриад байгаа юм л. Энэ бол яг урд өмнө бол энэ heritage аукционы хувьд нэлээд мөндөр одоо
эрэлтэд тооцогдсон зүйл болж байгаа. Ер нь бол энэ манай одоо энэ өнөөдөр яригдж байгаа Tyrannosaurus Bataar ба штэ. Дэлхийд одоо бид нэр зүгээр одоор ярих юм бол кино одоор ярих юм бол энэ бол Brad Pitt байхгүй юу? За Brad Pitt-ийн урд одоо хэн байдгийг те. Одоо бүр Brad Pitt-ийн өмнөх үеийн нэг том од байсан байлаа гэж бодъё л да. Тийм Tom Cruise ч юм одоо тэрнээс ч том хүн байлаа гэж бодъё. Тэр нь жишээлбэл Америкийн Чикаго хотын Field Museum гэдэг музейд байдаг байхгүй юу? Тэгэхээр Field Museum-д байдаг сүү гэдэг хамгийн алдартай Tyrannosaurus Rex-ийн дараа орох дэлхийн номер 2 од энд яригдчихсан. Тэгэхээр зэрэг энэ дэлхийн номер 2 одыг авах гэж тэр 60 гаруй музейнүүд тэр олон цуглуулагч нар чинь бүгдээрээ одоо барьцаа тавьж байгаа байхгүй да. А нөгөө талаас манай улс хугацаанд багтаад энэ дуудлагын худалдааг явуулахын зогсоож чадвал бид нар тэр дуудлагын худалдаанд оролцох гэж байгаа 60 гаруй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах юм. Яагаад хамгаалах юм бэ гэхээр энэ хууль бус зүйлийг 60 сая доллараар худалдаад 10 сая доллараар хүн худалдаад авчлаа гэхэд дараа нь хуулийн байгууллагад тэр хүмүүс чинь мөнгө алдах, бүх зүйлээ алдах, нэр хүндээ алдах маш их олон эрсдэл дагуулж байгаа. Жишээлбэл одоо Японы музей гэл жишээлбэл Токио хотын музей тэнд авах гэл одоо байж лаа гэж бодоход тэр Токио хотын музейд аль нэг орноос хулгайлж ирсэн юм байгаа гэдэг хар PR нь өөрөө тэр музейд очих хүмүүсийн одоо орлогыг маш их багасгадаг. Тэр музейд одоо хөрөнгө босгох бүх юмд нь саад болдог. Тэгэхээр цаашдаа тэр энэ хулгайн юм уу тийм буруу замаар орсон юмыг авахгүй байхын тэр музейнүүдийн эрх ашигт нийцдэг. Тэгэхээр зэрэг энэ асуудлыг бид нар хурдан түргэн гаргаж тавьж дэлхийн хэвлэл мэдээллийн нэг хурдан цацах тусмаа тэр магадгүй тэр 50 мянган долларын барьцааг тавьсан байгаа 60 гаруй оролцогчийн эрх ашигыг бол илүү сайн хамгаалах юм байна. Тэгээ нөгөө төгөр бас та түрүүн хэллээ сүү нэртэй бас Tyrannosaurus бол одоогоос 15 жилийн дуудлага худалдаанд оруулж 8 сая доллараар зарж ирсэн гэсэн мэдээллийг энэ Heritage аукционы аль биесний вебсайтаар бичсэн байлээ л дээ. Тэгэхээр яг одоо маргаас зарагдах гэж байгаа Tyrannosaurus-ын арга ясна тийм ээ. Магадгүй одоо энэс илүү бас үн хөрх магадлалтай гэсэн зүйлийг бол ярьж байгаа. Ямар сайндаа хамгийн анхны дуутах нь бол 950 мянган доллар гэж байгаа тийм ээ. Цааш бол одоо хит хүрч болно. Яг учир юу гэх юм бол одоогоос 15 жилийн өмнө 8 сая доллар ямар ханштай байгаа бол одоо бол энэ ч бүр хит дахин өсгөх юм болцоо хэлээд байгаа. Магадгүй бас энэ нөгөө нэг 60 гаруй худалдаа авах гэсэн өөртөөс тарах тийм үнсэл болсон болов. Тий, ер нь бол тэр энэ Тиран гэдэг чинь одоо том авраг агуу одоо тийм аимшигтай гэсэн үг шүү дээ. Мангас гэсэн үг. Тэгээ мангас шиг тийм том динозавр гэсэн үг байхгүй Tyrannosaurus гэдэг чинь. Тэгээ Баатар гэдэг үг чинь ихэвчлэн Монголд олдсон динозавр дээр нэмдэг Баатар гэдэг л үг байхгүй. Монголд болоод энэ том Баатар боллоо гэж ингэдэг. Тэгэхээр зэрэг тэр Tyrannosaurus Баатар чинь өөрөө энэ тэнд олдохдоо маш их дутуу олддог. Яг л ийм том арга яс хэдэн чинь 80 сая жилийн өмнөх арга яс 80 сая жилийн турш чулуужж яс бүхэн нь чулуужж яахын тулд яс бүхэнд нь тэр элсний борооны тийм ээ эрдэсний бүх шинж тэмдэг нь бүгд жигд холилдчихэж тэр бүх яс чинь жигд эрдэсчдэг. А гэтэл ихэнх одоо арга яснууд чинь толгой нь эрдэсчихсэн байлаа гэхэд нуруу толгой хоёр нь эрдэссэн байлаа гэхэд хөл гар нь алга болцсон салхин тийсэд явцсан ч юм уу эрдэсчээгүй байхад нь одоо язрал үсээ задарсан ч гэдэг юм уу ийм байдлаар яснууд бол ерөөсө бүрэн олдох найдвар их бага байдаг. Тэгэхээр зэрэг 60 сая 80 сая жилийн турш хадгалагдаж ирж бүх арга ясан зэрэг одоо эрдэсчиж ингэж бүрэн бүтнээр үлдэнэ гэдэг бол маш ховор тохиолдол. Энэ ховор тохиолдлыг л одоо музейнүүд авахын төлөө л одоо өрсөлддөг юм л да. Бидэнд ирсэн мэдээлэлээр бол маргааш дуудлага улаанд орох ч Tyrannosaurus-ын арга ясан маань бол за биеийнх нь бол 75%, гавлын ясаг 80% нь одоо үлдчихсэн. Ер нь бол баг урд хожид одоо ийм бүтнээрээ олдож байгаагүй түүхий ер нь маш ховор одоо үн төлөлийн зүйл гэсэн зүйлийг бол яриад байгаа. Энэ ч гэсэн магадгүй худалдаа авагчдыг өөртөө татах томоохон бас үндэслэлийг бий болгож болоо гэж ярьж байгаа. Нөгөө төгөөс та түр хэлсэн Даллас хотын шүүгд хандах гэж байгаа. Тэгэхээр бид нараас өдөр цэм жаргал битээр энэ Даллас буюу одоо тийм ээ Техас одоо мужийн шүүхийн тогтолцооны талаар судал үзлээ л дээ. Нийтд бол 4 шүүх байт юм байна. Баруун зүүн өмнөд хойд гэсэн. Ерөнхийдөө бидний за хандах шүүх бол хойд тал дээр очиж магадгүй гэсэн тийм магадлал яваад байна. Ягаад гэвэл яг иймэрхүү нэг тийм хоёр талын маргааныг бол за умардын шүүх нь бол илүүтэй авч хэлцдэг гэсэн зүйлийг бол ярьж байгаа. За 1879 онд байгуулсан энэхүү шүүх нь бол Техас төдийгүй бусад мужуудад үлгэр дуурайл болох үст тийм одоо шийдвэрийг гаргадаг гэсэн зүйлийг хэлээд байгаа юм л. Тэгэхээр бид хүн Далласын шүүхт одоо ханцнаараа ялтыг өөрсдийн талдаа эргүүлэх тийм боломж нь хэр байгаа юм бол. Нөгөөдлөр одоор бол ингээл хугацаа цаг минутаар хэмжээд хэлчихлээ шүү дээ. Яг биднийг өмөөлөх гээд оролцож байгаа тэр хүнийг биднээс танилцуулах зүг болоо. Ямар хүмүүс, ямар сайн санаатай хүн болоод ингээд өөрийнхөө зардлаар онгоц хөлөглөө бэлэн зогсоогоод Нью-Йорк руу нисэх гээд байгаа хүн бэ. Роберт Пентер гэдэг хүн бол ер нь манай Монголд хэд удаа иржсэн л да. Тэгээ хэд удаа ирж манай ихэвчлэн би сонгуулийн ажиглалтын үеэр иржсэн энэ хүн одоо өөрөө хуульч хүний хувьд тэгээд ардчлалыг дэмжиж ирдэг олон хуульч нарын нэг. Тэгээд Монголд хамгийн сүүлд би одоо Роберт Пентергог Монголд
сонгуулийн ажиглалт хийгээд ирж байхад нь бүр хамт одоо жишээ сонгуулийн ажиглалтын дээр сууж исэн яг тийм хүн байдаг. Тэгээд манад нөгөө сонгуулийн ажиглагчаар ирж байгаа хуульчнаар бол улс төрийн намуудтай их ажиллаж улс төрийн намуудыг сонгуульч шударгаар олцоход зөвлөгөө өгдөг бас иймэрхүү байдаг байсан. Тэгээд ийм хүн учраас энэ хүн бол өөрөө бол жинхэнэ мэрэгсэн хүн нь бол одоо имлэгийн одоо гэмтлийн маргаанаар мэрэгсэн хүн. Өөрөөр хэлбэл тэр өөрөө эмч хүн. Эмч бөгөөд хуульч хүн. Тэгээ эмч бөгөөд хуульч хүн учраас ерөөсөө нөгөө биолог анатомиг маш сайн мэддэг хүн. Гэхдээ ялангуяа нэг биолог анатом мэддэг хүмүүс чинь цаашаа геолог, палеонтолог руугаа бас их мэдээлэл сайтай. Тийм учраас энэ хүнд ингээд бид нэлээд олон янз янзын хуульч нарт хандсан л да одоо конгрессийн одоо ёс зүйн хорооны хуульч тэгэл одоо зүгээр манад одоо хуулийн төсөл боловсруулах гэж ирж байсан хуульч нар ер нь ажиллаж исэн Монголд ирж хүний эрхийн хууль, хүний эрх хамгаалж исэн хуульчин дэргээд янз янзын хуульч нартай хамгаалахад ийм нарийн техникийн асуудал дээр нэлээд тийм техникийн асуудал мэддэг хуульчд хандсан зөвөө гэж зарим хуульч нар бол хариу өрөөжсөн. Тэгээд хамгийн одоо нарийн би бол палеонтологийн асуудлаар мэрэгсэн хуульчиг бол олж арай амжаагүй. Гэхдээ биолог тэр гэмтэл одоо ялангуяа бодитын техникийн шинжлэх ухааны асуудал дээр өмгөөлөл явуулсан гэдэг туршлагаараа Роберт Пендрова би нэг хийж чадах юм шиг байна би нэг авъя гэж. Тэгэж та нарт угаас өөр хуульч хайж ах хугацаа байхгүй учраас би Монгол туслахыг хүсэж байна. Монголд олон удаа очиж исэн өнөөдөр Монгол туслахыг хүсэж байна гэж зөвшөөрсөн байгаа. Манайхаас бас тусгай үргийн онгоц ус нисэж магадгүй гэсэн бас яриа гараад. Энэ яг ямар тохиолдол дисгээд. За тэр өндөр нөгөө Нью-Йорк руу одоо яг хүссэн цагтаа ниснэ гэдэг том компани онгоцоор хүссэн цагтаа ниснэ гэх юм бол за жишээлбэл American Airlines-ийн цаг нь одоо нислэгийн цаг нь орооны 7 цагт байна ч гэдэг юм ингээд цаг нь таарахгүй байгаа байх л та. Тийм учраас энэ хүн хувийн онгоцоор цаг захиалж хувийн онгоцонд одоо хүссэн цагтаа нисэх гэж захиалга өгсөн л гэж би ойлгосон. Тэр хүний тооцоолж байгаа бидний талд асуудал шийдэгдэх магадлал ер нь хэд байгаа вэ гэж тань харьцаад үзэж байгаа. Би Монгол улсын хувьд гэвэл ер нь одоо ийм одоо том олдурыг ийм том хуулийн фирмтэй ийм том одоо олон сая долларыг одоо барьцаандаа тавьчихсан энэ олон саятан гуттай үзэлцэх нь битэл бид нар ер нь ганц ширхэг өндгөө динозаврынхаа өндгийг авъя гэж зарга үүсгэж үзээгүй юм байна лээ шүү дээ. Тэгэхээр зэрэг манай элчин сайдын яам дээр ямар асуудал үүссэн бэ гэхээр ерөнхийлөгчөөс үүрэг ирлээ. За та нар ийм тэр heritage auction руу хандаад ийм эрхээ нэхэмжлээд энэ Монгол улсынхаа өмчийг нэг нэхэмжлээдэгтэй гэдэг үүрэг очсон юм шиг байна. Тэгээд очиход бол хамгийн түрүүнд үнэхээр эрдэмтдийн мэдлэг шаардлагатай болдго юм билээ. Яг юу гэж бичих юм? Яг одоо бид нар юугаа авах юм? Яаж авах юм? Юу нь манайх ингээл энэ нарийн эрдэм шинжилгээний мэдлэг мэдээлэл дутагдаад ирэнгүүт манай нөгөө эрдэмтэн болор цэцэг гэд тэр эрдэмтэд рүү хандаж ирсэн байгаа юм л да. Тэгээ болор цэцэг болохоор бас ерөнхийлөгчийн намын газар буцаж хандахдаа юу гэсэн бэхээр за би эрдэмтэн талаас юмаа мэдэж байна. Хуулч манад байна уу гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ер нь бид нар олон улсын хуулч, олон улсын техникийн шинжилх ухааны нарийн одоо мэрэгчлэлтнгүүдийг бол ер нь олноор бэлтгэхгүй юм бол яг иймэрхүү цаг үед бол бид нэр үнэхээр дутагдаад яг Монголд хайртай Монголд илгэхтэй ийм гадаадын хүмүүсийг л одоо гуух ийм л хэмжээнд одоо хүрлээ л дээ. Тэгээ бас нэг ийм асуудал гараад байна л та. Маргаашийн дуудлага худалдаа болгочтой холбогдуулаад яг энэ heritage аукцион байгуулах юм бас албаны хүмүүс Америкаас нэр нөлөө бүхий хэвлүүлж ярьцлага өгөөд байна л та. Тэдний үзэж байгаагаар гэх юм бол энэ бол ерөөсөө олон улсын болоод Америк нэгдсэн улсын дуудлага худалдааны дүрм одоо журмыг бол зөрчсөн зүйл бол байхгүй. Дуудлага худалдаа бол болдгоороо болно. За хамгийн гол нь яг юм асуудал байгуул бидэнд 48 цаг буюу 2 өдөр мэдэх ёстой байсан гэж зүйлийг хэлж байгаа. За бидний зүгээс бол одоо 2 өдөр амжчихсан тийм ээ. Тэр жоохон тэдний тайлбар жоохон алдаатай юм байна. Тэр жишээлбэл одоо бид нар бол хууль зөрчигдсөн Монгол оронд бүр 2005 онд зөрчигдсөн хуулийн тухай ярьж байгаа шүү дээ. 2005 онд ч юм уу одоо тэдний өөрсдийн вебсайтн дээр бичснээр бол говьос 2005 оны үед олдсон олдвор гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бол хугацаа нь айлэрт өнгөрчихсөн. Хууль зөрчигдсөн. Хууль зөрчснөөс хойш 7-8 жил болцсон. Бид нар бол айлэрт алдсан юмныхоо хойноос явж байгаа. Тэднийх бол юм алдаагүй байгаа. Дуудлага худалдаанд болоогүй байна. Хүн 10 сая доллар алдаагүй байна те. Юугаач алдаагүй. Тэд нар бол одоо алдагдлаа урьдчилан сэргийлэх боломжтой. Манай Монгол бол алдсан юм араас нь явж байгаа. Ийм үед 48 цаг ч юм уу, нэг 4 хоног ч юм уу, нэг 4-7 хоног ч юм уу ярих нь бол угаасаа хууль зүйн хувьд нэгдүгээр үндэслэгүй. Хоёрдугаарт ерөөсөө зүгээр энэ бол зүгээр нэг сэтгүүлчдийн асуултанд нөгөө хүнд байдлаас мултрах гэсэн тийм хариултууд л харагдаад илээ л дээ. Тэг яг тэгвэл сэтгүүлчид бол маш их одоо Монголын талд одоо асууж байгаа. Яагаад тэгэхээр яагаад Монголын энэ ийм үнэтэй цэнтэй ийм том юм яаж явж байгаад Америкт төрөд ирсэн. Англи тэр яг хаана байсан те хин Монголоос гаргасан хизээ гаргасан гэл сэтгүүлчид бол ерөөсөө асуултаар болж байгаа л да энэ байгууллагыг. Та яагаад энэ зарж байгаа хүнийг илчлэхгүй байгаа. Хин гэдэг хүн энийг чинь зарж байгаа. Ямар гэдэг байгууллага энийг заруулж байгаа гэл ингээд. Тэгэхээр энэ дуудлага холдоо зохион байгуулагч бол тэр
заруулж байгаа талаа бол тас нуугаад байгаа нь өөрөө ингээд тэднийхээ өмнөөс ингээд буруу хариулт өгөх тийм нэг өнгөлн талдсан хариулт өгөх байдалд оруулаад байгаа. Тэгэхээр манай одоо Монголын одоо динозаврын эрх ашигыг хамгаалж ярьж байгаа гол одоо хоёр эрдэмтэн байна. Нэг нь бол тэр Америкийн түүхийн музейний үлэг гөрөвлийн тайлбарлагч гэж байдгийн. Зөвхөн үлэг гөрөвлийн үзмрийн тайлбарлагч гэдэг. Тэр үлэг гөрөвлийн үзмрийн тайлбарлагч манай Монголд 22 жил ажилласан Марк Норел гэдэг доктор хүн байгаа. За тэр доктор хүн бол ерөөсө манай асуудал үүсэнгүүт манай ерөнхийлөгчийн мэдээллийг гарангуут энэ мэдээллийг би 100% дэмжиж байна. Энэ Tyrannosaurus Batar бол Монголынх гэл ингээд шууд мэдээлэл хийгээд ихсэн л дээ. Тэгээ тэр хүн шууд ил тод захиа өчөөд палеонтологийн шинжилгээ ухааныхаа бүх сүлжээгээр тараасан, хэвлэл мэдээллээр тараасан маш их идэвхтэй ажилласан энэ хүн. Тэгээ энэ хүнтэй бүх хэвлэл мэдээллийн ярилцлага хийж яагаад та нэг Монголынх гэж ийм хатуу ихтгэлтэй хэлээд байгаа юм гэж асууж байгаа. Марк Норелго бүх одоо хэвлэлүүдэд юу гэж хариулж байгаа гэхээр энэ олдор одоогоор Монголоос өөр хаанч олдож байгаагүй. Өөр газар олдож байсан бол айл эртийн шинжилгээ ухааны нээлт болцсон байх байсан. Тэгсэн бол шинжилгээ ухааны хэвлэл мэдээллүүдээр гарцсан байх байсан. Айл эрт судалгааны одоо хамгийн том сенсац болцсон байх хэрэгтэй байсан. Гэтэл сэв сэмхэн авчираад ингээд энэ тугсраа явж байна гэдэг бол энэ олддог газараас л олдсон байна гэж ингэж дүгнээд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нь бол Монголоос л олдсон байна л Монголынх гэдэг. Одоо бид нүдгэж байгаа зүйл үйл за ямар ч байсан хуулиудаа орчуулад нийт тэргүүд бол өмгөөлжтөх хэрэгтэй болж байна. За тэгээд дараагийн асуудал одоо өмгөөлөгчийн чадварыг л харах үлдээдэг гэж ойлгох. Тийм одоо өмгөөлөгч маань одоо эхний ээлжинд бол одоо тэр арга ясыг үлэг гөрвөлийн арга ясыг Монголын талд авч өгөх, зогсоох одоо тэрийг бүрэн одоо өмчлөлийн тэр цаатлын өмчлөлийг зогсоох энэ асуудлыг бол эхний ээлжинд хөөцөлдөхгүй байгаа л да. Яг тэгвэл бид нар ганцхан өдрийн хугацаатаагаар энэ ажлыг хийж байгаа учраас эхний ээлжинд гарал үүслийн яс тодорхой болгох, заруулж байгаа эзнийг нь тодорхойлох, энэ заруулж байгаатай холбогдсон мэдээллийг тодорхой болгохтол одоо Монголын талаас шаардж байгаа мэдээллүүдийг бүрэн гүйцэд гаргаж өгтөл энэ дуудлагын уралдааг явуулахгүй төтгөл зүйтэй гэсэн шийдвэр гаргуулахын төлөө л явж байгаа. Тэгээ энэ нь бол манай талд бас цаг хожно. Манайх энэ хооронд цаг хожиж явах хоорондоо бол яаж энэ өөрсдийнхөө үн цэнтэй эд баялагийг буцааж одоо олж авах вэ гэдэг дараагийнхаа тактикийг бас цагтаа болно л доо. Нөгөө талаараа Монгол сэргийлэгч нэгэнд яг энэ асуудалд төлөв анхаарлаа хандуулаад солих таавтныханд үр чиглэл өгсөн юм чинь. Арга шил өөрөө газар дороос гараад хил гараа гүйчихгүй шүү дээ. Хин гаргаа гэдэгт бас ялангуяа одоос 7 жилийн өмнө 2005 онд хин гаргаа гэдэгт бас анхаарлаа хандуулах болов. Ялангуяа нэг хэл гайлахын дээрээс хариуцлуулах хэрэгтэй болгож байна. Тийм тэр бол одоо яг өнөөдрийн болор цэцэг манай бас нэг би хоёр дахь түрүү нөгөө эрдэмтний хэлхэ мартчихсан. Нэг нь бол Марк Норелыг маш их сэтгүүлчид асууж байгаа. Нөгөөх нь дэлхийн хэвлэл мэдээллийн болор цэцэгтэй маш их ярилцлага хийж байгаа. Болор цэцэг бол бас Монголынхаа олдруудыг англи хэл дээр маш сайхан тайлбарлаж байгаа. Англид доктор хийсэн юм эмэгтэй байгаа шүү дээ. Америкт доктор хийсэн эмэгтэй байгаа. Тэгэхээр зэрэг болор цэцгийн одоо тайлбар дотор бол бүр номероор байж байгаа. Энэ номертой олдорч нь Монголынх байна. Тэр номертой олдорч нь Монголынх байна. Танаа каталогийг шүүгээд үзэхэд тэр Монголынх байна гэж ингэж тэр хүн захиан дээр бичсэн л дээ эхнийхэн захиан дээр. Тэгээд болор цэцэг одоо өөрийнхөө захиан дээр тэдний каталогоос харж баримтжуулсан зүйлээ битээр нь баримтжуулах гэж өнөөдөр Марк Норелга болор цэцэг хоёр өглөө дөнгөж одоо тэр Heritage Auction-ы офис онгонгууд Нью-Йоркд тэр хоёр цуг одоо зургийн аппараттай очих гэж байна. Тэгээд өөрөөсөө албан ёсоор тэр бүх олдоруудын одоо агуулгад байгаа зургнуудыг агуулгад байхдаа дагалдаж ирсэн бичиг баримтнуудын бүгдээрийнхэн зургийг авах энэ ажлаар одоо тэр хоёр очих гэж байна. Тэр үед нь одоо жишээлбэл зураг авахлахгүй гэдэг юм уу, гарал үүслийг тэмдэглэсэн, тэмдэглэлүүдийг балж хайсан ч юм уу, эсвэл өөрчилсөн ч юм уу, эсвэл хувиргасан ч юм уу, тийм зүйлүүд байх юм бол энэ бол дахиад бас их өөр хэрэг болдог. Тэгээ ер нь динозаврын гарал үүслийг олох бол их одоо жишээлбэл энэ динозаврч нэг шорон дотроос гарч ирдэг. Нэг ясыг ингээд нэг цүнхэн тэгээд аваад гарчдаг. Энэ ясыг чинь бүрэн бүтэн авч гарахын тулд эргэн тойрных нь хөрстөө тий. Тэр олон сая жилийн өмнө хоримтлагдсан тоос шороотой хамт авч явдаг. Тэгэхээр зэрэг яг хаан цэвэрлсэн, яг ямар шорон дотроос цэвэрлж гаргаж ирсэн. Тэр шорон дээр чинь хөрсний шинжилгээ хийгээл ингэхэд тэр хөрсний шинжилгээгээр яг говийн, яг тэр газрын, яг тэдэн сая жилийн өмнөх тэр хөрс байна гэдэг нь бас танигддаг. Тэгэхээр зэрэг хөрсний шинжээч бид нарт дараа нь цаашдаа хэрэгтэй болно. Бичил биетний шинжээч хэрэгтэй болно. Яа гэх юм бол энэ одоо динозаврын одоо үлэг гөрвөлийн ясны чинь эргэн тойронд бактери ургасан олдрууд байж идэг. Яг тэгвэл жишээлбэл динозаврын зөвхөн шүдэн дотроос гэхэд маш их бактери олдвор гарч ирдэг. Яг тэгвэл тэр
ам нь жишээлбэл одоо махчин амтан байлаа гэж бодох чинь маш их бактери ам дотор нь байж байдаг. Тэгээ зүгээр нэг шүдийг судлахад тэр хүн тухайн үед тэр амтан тухайн үед юу идчихсэн, тухайн үед нь ямар бичил биетэн тэр организмд нөлөөлж исэн энэ гэдэг нь бас маш их нарийн гарч ирдэг. Тэгээ бид нар цаашдаа бол бичил биет судлаачд хэрэгтэй болох бах, хөрс судлаачд хэрэгтэй болох бах, геологчд хэрэгтэй болох бах. Ер нь нэлээд том эрдэмтдийн баг гарч иж энэ бол хөдөлбөргүй Монголынх юмаа гэдэг тал бүрээс нь баталгаажуулж бид нар энийг цааш нь авах хэрэгтэй болох бах та. Тэгээ энэ бол маш том шинжлэх ухааны манай Монголын одоо шинжлэх ухааныг болон хуулийн салбарынхныг бол шал өөр шин төвшөнд одоо ажиллахыг шаардсан юм сорилт тулгарч байна. Залуучдад бид хөтөлбөрөө суусан дараа үйлчлүүлээ. Тэгэхээр ямар тааж өнөөдрийн байдлаар ерөөс 10 тийм цагийн дараа за Heritage-ийн Нью-Йорк дахь дуулуултаагаар орох гээд байгаа. За Gobi Desert-ээс олдсон хэмээн өөрсдөө аль биесээр хүлээж зөвшөөрсөн. За тэрнээс ааврын Батар хэмээх энэхүү одоо аргасыг Монгол улс эрүүл аханд юу хийж байгаа гэдэг талаарх мэдээлэл би тавд хүргэлээ. Мэдээж сул талд нэг хүмүүс ерөнхийлөгчийн төвчнөөсөө эхлүүлээ. За гадаадын манай улсыг дэмждэг эрдэмтэн судлаач хүртэл энэхүү үйл ажиллагаа нэгдэж байгаа талаарх мэдээлэл би тавханд хүргэлээ. Эсвэл манай лиц олонсын тамж Улаанбаяр болон Монгол улс ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх оюун гэрэл нараа үзүүлж тавхандаас хамгийн сүүлийн мэдээллийг хүргэлээ. 20 цагийн мэдээлэл үлрээд хэсэг хугацааны дараа үргэлжлүүлье.